Дадлагыг бол өөрсдөө олдго юм байна. Ерөнхийдөө. Гэтэл манай сургууль өөрөө олж өгдөг. Аваад ирэхгүй юу? Эхнэрээ араар тавьж байгаа. Бүр намайг цалинтай дадлагжуулсан. Та миний визийг ингээд сургуулаа сонгох уу гэсэн чи үгүй гэж байгаа байхгүй. Чи одоо ингээд энэ хаусыг захиалаа гэж бодоход чам төлхөр хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд би төлхөрөө ч өргөж өгөн чам. Сурах дээр нь бүр ямар амар олон талаас нь дэмждэм бэ гэж амар харсан. Энд болохоор эсэргээрээ илүү их чөлөөт сэтгэлгээ хөгжих боломжтой. За. Яа ингэ Мельбурн. За зөвлөлөө. За. За, бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Pick Point podcast-ийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаа миний бие Brisbane биш Melbourne хотод ирж шинэхэн дугаараа бичих болсон баяртай байна. Дээрээс нь өмнө хамтран ажиллаж байсан бүсгүйтэйгээ энэ удаа шинэ дугаараа бичих болсон маш их баяртай байна. Тэгээд урилга хүлээн авч өргөлцүүлсэн. Болондоо баярлалаа. За, баярлалаа. Ямар ч байсан ингээд хамт ажилладаг байсан. Тэгээд бас миний замналаар гэх юм уу ингээд бас нэг агент те Австрали яаж ирэх үү талаар бас асууж нэг удаа ярилцчихсан. Тэгээд одоо хоёулаа ингээ өөр хотод өөр чиглэлээр сураад бас олон жил болсон байна. Тэгээд айгуу гоё шүү. Мельбурн ирсэнд баярлалаа. Тэгээд манай хотод ирсэн. Манай монголчуудыг бас сая тэмцээн үзэж дэмжсэнд баярлалаа. Өөрөө хүртэл амар завгүй байсан. Тэгээд нэг сумаар 2 тулаа, 3 тулаа буудах гэж ирсэн. Нааша Мельбурн ирсэн зорилго маань болохоор ерөөхдөө 3 зорилготой ирсэн. Нэгдүгээр талаараа мэдээж монголчуудын тоглолтыг үзэж, монголчуудын тоглолтыг хүчээр дэмжих гэж ирсэн. Тэгээд тэрийг ямар ч биелүүлсэн, эхний зорилго биелүүлсэн. Хоёр дахь нь болохоор тэр далимаараа монголчуудын тоглолтыг үзэж байгаа юм блог хийсэн. Тэгээд ерөөхдөө нэг part 1 2-тай 2 хэсэг болж блог орох баг. За тэгээ 3 дугаарт нь болохоор хулантайгаа подкаст хийх бодсон. Тэгээд ямар ч байсан битэрийн үед ирсэн хугацааны бол жоохон ойролцоо. Гэхдээ олон маань аваад арай ирсэн. 22 оны 2 сар ажилласан тийм яг ковидын дараа ирсэн. 22 сард ирсэн. Олон маань энд ирээд ирэхэд 3 жил орчин 3 жил гарan болж байгаа. Тэгээд сургуулаа сураад төгсөөд өдийг хүртэл ингээд бүх асуудлаа бие дааж зохицуулаад ингээд ганцаараа амьдраа яваад байгаа. Маш том мундаг кейс байна. Тэгээд энэ айгүй олон эмэгтэй хүмүүс битгийгээл эрэгтэй хүмүүс ч ганцаараа яг ажиллаж амьдраа сургалтын төлбөрөд төлөөд явах хүндрэлтэй байдаг. Болохгүй бол биш болдог хэрэгтэй. Тэр дундаа эмэгтэй хүн ганцаараа ингээд 3 жил сураад өгсөд бүх юмаа зохицуулаад ирсэн учраас чи бол яг тийм төрлийн хүмүүс дотор бол мундаг юм. Тэгээд найз чамаар маш болох гэж байгаа. Тэгээд дээрэс нь нааша ирэхийг сонирхож байгаа ганц бие эмэгтэй хүмүүс эсвэл одоо энд ирчихсэн байгаа. Ер нь ганцаараа жоохон хэцүү байна даа гэж бодсон ч юм уу байгаа тохиолдолд битэрийн бичлэгийг үзвэл яг жоохон ч гэсэн тийм тусламж авах боломжтой гэж бодсны үдсэн дээр энэ подкастынхаа шинэхэн дугаарыг бичгээ. Спешиал болоод Мельбурн ирлээ. За баярлалаа. Монголын амьдралаар сайхан юу байна? Ажил төрлийн сайн хичээл намаа сайн. Хичээл нь одоо сургуулаа төгссөн тийм. Төгссөн байгаа. Ер нь бол амьдралстай айгүй баялаг байгаа энэ. Тийм, ер нь бол айгүй ярих юм их байна. Тэгээд энд ирэх байгаа хүмүүсээс айгүй олон асуулттай л байдаг л да. Яах бол одоо төлбөр яах бол, сургалтын төлбөр яах бол, би сургалтын виз авч чадахгүй юу? Хэлж авах юм уу байна? Ажил олдох үгүй болов эсвэл амьдралынхаа нөгөө нэг хэрэгцээг хангах болов үгүй амар олон санхүүгийн болон бүх төрлийн асуулттай л байдаг л да. Гэхдээ ер нь бол айгүй сайн хэмнэлт хийх хэрэгтэй. Боломж олтол одоо ямар боломж болцоо байна, ямар тэтгэлэг байна те. Сургуулиас ямар боломжуудыг олгож байна, дадлага байна уу, ажлын одоо те саналд цаашдаа төгсөх чинь шууд ажлын байртай байх уу байхгүй юу? Аль эсвэл одоо өөрийнхөө түрээс ч юм уу те байр одоо бүх юм яаж зохицуулах вэ гэдэг чинь ерөөсөө өөрийн чинь тайм менежмент хийх чадвар. За тэгэл аль болох бас сайн одоо те хүмүүстэй нэтворкинг хийж чадчихвэл ер нь бол айгүй боломжтой гэж би харж байгаа. Яа тэгэхээр хүн хэдий их олон төдийг хүрч чаддаг штэ те. Тэрэн шиг өөрийнхөө юмыг өөрийнхөө одоо сурах байгаа хүн байвал ингээд томоор нь хараад за ерөнхийдөө нэг жил надад нэг иймэрхүү мөнгө хэрэгтэй болно. За ийм тохиолдолд би хэдэн цагийн ажиллах хэрэгтэй байх уу те. Гэх юм мэгчлээ одоо цагаа сайн төлөвлөчих юм бол ер нь боломжгүй зүйл байхгүй хаа. Болно л гэж бодож байна ер нь бол. Хулан битэрийн бодлохоор яг өмнө нэг 5 богд интернэшнл компанид ажилладаг бай. Цуг ажилладаг нэг компанид ажилладаг байсан. Тэгээд тэр үеэс өөртөө би бинийгаа мэднэ. Тэгээд тухайн үед хулан маань болохоор гадаад бодлоо. Тийм, гадаад бодлоо ажилладаг байсан. Тэгээд гинт наашаа сурах шийдвэр гаргаад наашаа явахаар болоод тэгээд нааш ирсэн. Яагаад ер нь гадагш явах болчих вэ? Тэгээд дээрээс нь тэр тусмаа яагаад Австралид ирэхээр болчих вэ?
Аха. Миний эхний бакалавр Хятадд байсан. Тэгээ 5 жил Хятадд сурсан. Тэгээ дараа нь Монгол том компанид орё гэж бодсон. Тэгээд ажилдаа орсон. Айгүй олон зүйл сурсан. Гоё хамт олонтой байсан. Тэгээд ер нь бол хүн ингээд өөрийнхөө comfort zone-д ортно гэдэг шиг юм болсон л тоо. Тэгээд ер нь дахиад бид нар өөрөө өөрсдөө апдейт хийх хэрэгтэй, challenge хийх хэрэгтэй. Тэгээд яагаад Австрали, яагаад Мельбурн вэ гэхээр өнөөдөр манай аав эгчэнд байдаг. Тэгээд тийм болохоор л нааш ярьсан дээ. Тэгээд сураад өгсөн байгаа сургууль нь ямар сургууль вэ? Тэгээд тэр сургуулаа яагаад сонгосон? Тэгээд тэр сургууль нь коллеж үү, бакалавр үү? Яг ямар төрлийн чиглэлийн сургууль, ямар мэргэжлээр сураад өгсөн? Аха. Энэ болохоор homeschooling гэдэг нэртэй их сургууль гэж явдаг, TEF гэж явдаг. Тэгээ яагаад энэ сургуулийг сонгосон бэ гэхээр ерөнхийдөө бусад их сургуультай харьцуулахад төлбөр харьцангуй бага. Одоо 2 дахин хямдхан гэж хэлж болно. Гэтэ бас ингээ мэрэгжлээс хамаарат өөр төлбөртэй байгаа. Тэгээд хамгийн гол нь сургуулийн төлбөр байсан. Яагаад тэгэхээр би цаашдаа өөрийнхөө сургуулийн төлбөрийг өөрөө хариуцах хэрэгтэй. Хичээсээ авахгүйгээр гэр бүлээснийхээс хамааралгүйгээр өөрөө төлбөрөө зохицуулаад явах учраас аль болох бага төлбөртэй. Гэхдээ анх аплайдахтаа бол би мастераар ирээ гэж бодсон. Аха. Тийм. Тэгсэн чинь нөгөө ковид гараад миний аплайцсан анги маань бас болоогүй, бүрдээгүй. Тийм болохоор бакалавр олгоод эндхийн бизнес аккаунтинг гэдэг ангид ороод бакалавр хийгээд төгссөн. За, тэгэнгүүт 2022 сар дөнгөж ковидын дөнгөж дараах юм гэсэн. Тийм. Тэгэнгүүт одоо яг тухайн үеийн чамаг ирэх үед байсан нөхцөл байдал, цагийн хувьд ч тэр амьдралын чанарын хувьд ч тэр ажилтдаг л да. Одоо байгаа нөхцөл байдал хоёроо. Ер нь бол ажлын явалтаас одоо арай багассан гэх юм уу? Тэр үе бодоод. Тийм, одоо нөгөө ковидын үеэр бүх хүмүүс жоохон гэрлүүгээ харьцсан байгаа. Хүн хүчний хомсдолтой байсан гэж ойлгож болно. Тэгээд яг ковид нэгдэл бүх оюутнууд буцаж ирээл тэрний дараа жилээс илүү олон хүмүүс, маш олон хүмүүс аплайдж эхэлсэн. Тэгэнгүүт ингээд жил болгоо одоо эндээсээ бизнесийнхаа янз бүрийн одоо requirement-ийг шаардлагыг илүү өндөр тавиад тэгээ улам илүү хүмүүс одоо баг ингээ рент олдохгүй байгаа шүү дээ. Байшин олдохгүй, туристлэх хэцүү. Бараг олохгүй. Би айгүй олоо одоо үзсэн тэгсэн чинь нөгөө тэнцээгүй. Оюут ингээд ерөөс авахгүй. Тэнгүүд нөгөө нэг дандаа яг ийм full time ажилтай хүмүүс эдрийг чи айгүй хурдан рентийг хүчдэг. Тэнгүүд намайг чи оюутан юм байна. Би хэдийгээр нөгөө нэг одоо банкны одоо депозит эдэр ингээд окей би нэг $10 нэмээд төлөе гэсэн ч гэсэн авахгүй байхгүй. Тэгэхээр амар гадаад оюутанд маш их байна. Ялангуяа хятадууд их байна. Мөнгөтэй хятадууд. Аим шүү. Одоо энэ Мельбурний өндөр барилгуудыг харахаар хоосон байдэн шүү дээ анзаарсан. Хоосон. Дотор нь хүн байхгүй. Ядууд бүгдийг худалдаад авцсан. Хинч байхгүй. Магадгүй энийхээ нөгөө нэг хэдэн жилийн дараа дахиад зарах юм уу альцгүй өөр юм дахиад байгаа хүмүүсгүй өөр хөлтөө үлдээж юм мэдгүй. Гэтэ хөвчлэн энэ хятад ер нь бол одоо энэ байгаа гоё хаусд хин хятад эзэнтэй байгаа. Бараг 50% бараг хятад. Бараг л тийм. Хотынхын төв нь China Town шүү дээ. Тэнгүүд Мельбурн болохоор эсрэгээр яг бараг жилийн 4 үйлрэлтэй Монголтай аягүй төстэй байх гэдэг. Тэгээд одоо сая ингээд ирээд харахад бол эдит чинь яг намар болж байгаа гэхээр навч унаал ер нь нэг юм намар аян өөр орцсон, цэрүү орчихсон тийм байр байдалтай. Одоо ингээд та яж гэсэн ерөнхийд нь ингээд гадагшаа анзаарах юм бол энд ер нь л ийм сэрүүн талтай болчихсон байна. Тэгээд одоо өвөл болохоор бүр хөтөн болчихдаг. Тийм, өвөл болохоор бүр хөтөн болчихдаг. Тэгэхээр яг Монгол руу явмаар санагдаад байдаг. Тийм Монгол ямар гоё наадан болоод хүмүүснийх гоё юм аа, гоё амралтын байдал болчихдаг ш. Тэнгүүт энд яг эсрэгээр бороомоор орол нэхгүй нөхтэй. Тэгэл монголчуудынхаа story тэнд байгаа хүмүүсийг харахаар айраг умаар санагдал, хойшроо идмээр санагдал. Тэгэл ер нь нэг 6-7 сард энд хүүт болчингод Монгол руу явах айгуу тийм юутай. Явмаар санагддаг болчтой. Яг энэ дээр нь сая айраг байр гэж ярьснаас би нэг энд ирээд бас угаасаа 2-3 жил ансаараа байхаар нэг юм аягүй мэдэрсэн байхгүй. Тэгээд тэр нь болохоор яг цагаан сар наадмын үеэр хамгийн их ямардаг. Тэр аягүй хэцүү мэдрэмж. Аха. Тэгээд тэрэн дээр миний хувьд бол тийм байсан. Олон чиний хувьд болохоор одоо ингээд тэр үеэр яаж мэдрэгчээсэн. Тэгээд тэр үеийг чи яаж давж ирсэн? Яадаг байсан бэ гэж юу? Нэгдүгээрс манай энд аягүй тийм баяр маяр уулзалтууд монголчууд ер нь аягүй баг уулздаг. Уулзсан ч гэсэн тийм олон хүн ирдэггүй. Яг аль биесны тоогоор Монгол Мельбурнд хэдэн монгол байгааг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэг байнгын идэвхтэй байдаг нэг 100 хүн байж магадгүй. Хагастай идэвхтэй хүмүүс бас нэг 100 байж магадгүй. Тэгээ цагаан сарын үеэр болохоор түрүү жил лөө тэрний өмнөх жил лөө ямар ч байсан нэг 200 хүн цугсан. Тэр өстэй айгуу гоё байсан. Тэрний дараагийнх дээр очиж амжаагүй. Сая наадан болоход бас очиж амжаагүй Монгол яваад. Тэгээ ер нь бол айгуу гоё болсон юм шиг байлээ. Нөгөө юу харсан л та
зураг стори хаарсан. Тэгэхэд бол бас хүмүүс ирээд бүх мөх барилтаад гоё хүүхдүүд ирээд айгу гоё нэг өдрийг гоё өнгөрөөсөн байлээ. Тий одоо бас өмнө нь бол бүр байдаггүйсэн байлээ. Одоо бол харин бас нэг монголчууд нэг жоохон мэрсээр юм хумаа зохион байгуулъя, хүүхдийн шинэ жил минжил гээд хүүхдгөө болохоор тэрийг таадгүй зүгээр юу пост хараал ээжтэй л да. Мельбурн харин тийм. Би сая хулгангаас сонсоод байхлаа л да. Би ч одоо Мельбурний чинь Брисбенээс илүү их хүнтэй. Тэгээд нэг community нь Брисбенээс илүү хүчтэй ч юм уу эсвэл айгүй их тийм юмтай байдаг болоо гэж бодсон чинь энд ирээд тулангаас сонсоод тийм юм баг байдаг айгүй хэцүү ч байгаа. Хүмүүс нь ер нь бол айгүй зав муутай байдаг, уулзах цаг юм нь айгүй хомс байдаг гэж сонслоо. Тэгээд дээрэс нөгөө Брисбен ч нэг Queensland-ийн монголчуудын холбоо гэж байдаг. Тэгээд тэрний тэргүүн мэргүүн гэж бас байдаг. Тэгээ монголчуудын холбооноос нь наадам цагаан сартай холбоотой, эсвэл улс томчны баян баяртай холбоотой юм янз бүрийн арга хэмжээнүүд айгүй их зохион байгуулдаг. Тэгээд тэрүүгээр нэг монголчууд маань айгүй их цуглаж идэвхтэй оролцдог. Тэгээ нэг дуулахын дуугаж, бүжиглэхэд бүжиглж, шагаамага харахын харваад ингээд бүгдээр ингээд боломж олцоогоор ингээд оролцоод яваад тийм community-гийн хувьд бол Brisbane бол хүчтэй юм. Тэр тал дээр бол тэр нь өстой гоё юм аа. Талтай хүчтэй. Тэгээ тэр нь аягүй хүмүүсийн хооронд нэгтгэж өгдөг, уулзалж өгдөг. Тэгээ дээрэс нь нэг Brisbane Сиднейтэй бас адилханаар хэдэн монголчууд юм бэ гэдэг шиг. Зөв. Нэг хэсэг газартай. Кэлүнгөрөөгээ тэр нь бараг Монгол тааван шиг аягүй их монголчуудтай. Төрөн хоёлоо яриа сууж байгаа нөгөө сургуультай мундаг идэвхтэй хичээл номонд аягүй сайн байсан учраас сургуулаас аягүй боломжтой аягүй олон зүйлээр тусдим болсон. Тэгээд дээрээс нь боломжоороо нөгөө тэтгэлэг төлбөрийн хөнгөлтийн тэр олгодог тийм. Тэгээд дээрээс нь бас нэг сонир юм сонссон. Сургуулаас нэг оюутнуудтай хүнс. Тий. Хоол хүнсний тал дээр дэмждэг тусалдаг гэдэг. Тэгээд сониосоо зэгцэн. Тий, аягүй сонир. Тэгээд бас дээрээс нь яг хөө тэр бол бас байдаг. Гэхдээ бас дээрээс нэг дадлага хийх газрыг орж өгдөг. Дээр ажиллах газрыг орж өгдөг ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү сургуулийн дэмжлэг аягүй мундаг байдаг санагдлаа. Тэгээд тэр талаараа мундаг байсан. Тийм би нөгөө өөрөө ч сайн мэдээгүй л дээ. Гэтэ яг дадлага байдаг гэж хэмж бас мэдээгүй. Гэтэ ер нь бол ингээд төгсгöd нэг дадлага хийдэг штэ. Тэдэг гэдгийг л мэдчихсэн. Гэтэ ийм мундаг сургууль байсан мэдээгүй. Тэгээ төлбөрийн хувьд ч гэсэн нэгдүгээрт энэ сургуулийн үйл төлбөрийн хувьд хамгийн хямд гэдэг утгаараа сонгосон. Хоёрдугаарт болохоор бас одоо жишээлбэл эндхийн том сургуулиуд нэг лекцэндээ магадгүй 100-200 оюутандаа сурдаг байж байгаа штэ. Тэнгүүт манайх болохоор манай анги бол нэг 10 оюутантай л байсан баха. Тэгээд айгүй тийм цөөхөн тэгсэн мөртлөө манайд хичээл заадаг багш нар дандаа энэ том сургуулиудын багш нар зүгээр ингээд цагаар part time-аар ирж хичээл бид нар заадаг. Тэгэхээр бараг чанарын ялгааг байгаа болчих жоохгүй юу. Тэнгүүтээ энэ нөгөө сургуулийн нөгөө нэг ранк дээр ингээд өрсөлддөг юм л да хоорондоо. Тэнгүүтээ одоо оюутнуудаа хэр дэмжиж байгаагаар нь одоо бас шалгаруулт гэх юм шиг байгаа. Жишээлбэл одоо тэр дадлага ярьлаа тийм үү. Дадлагыг бол өөртөө олддог юм байна ерөнхийдөө. Гэтэл манай сургууль өөрөө олж өгдөг. Тэнгүүтээ миний олсон дадлага нь бүр намайг цалинтай дадлагч болсон. Тэгээд тэр банк нь гинэ. Тэр компаниас айгүй тийм мундаг компани байсан. Тэгээд ажлын одоо яг тийм австралчуудын яг ийм жижигхэн ийм компанид ороод ажиллахаар бас шал өөр мэдрэмж авд юм байлээ. За дадлага байна. За тэгээд дээрээс нь тэр хүнс байгаа. Тэрийг би ингээд яагаад олж мэдсэн бэ гэхээр нэг ийм сурагчдын оюутны хэсэг гэдэг нэг өрөө идэв штэ. Тэр нь ингээд нэг том хөргөгчтэй байсан. Тэгээд тэр хөргөгчийн дотор ингээд янз бүрийн нөгөө хоолнууд байсан байхгүй юу? Тэгээ би гайхаад энэ яадаг хоол вэ гэсэн чинь тэр хоолнуудыг хэрвээ оюутнууд хэрвээ ланч бокс мартчих юм бол ч юм уу те эсвэл хэрэгцээтэй үедээ тэндээс өснээр авч болдог байсан билий. Тэгээ хамгийн гайхалтай нэг талах мал хүртлээс ахгүй би гайхаад энэ талах тий яагаад ингэ талах юм бол гэсэн чинь үгээ зарим хүмүүс хэрэгтэй штэ гэж ингээд хүмүүс ингээд тавьсан бэлдсэн. Тэгээ би гайхаад тэр талахыг харчаад айгуу тийм ямар сони юм гэж бодсохгүй. Яагаад талах ингэ байгаа юм боллоо. Би энд амар сонин талах амар өвдөө. Монгол дотор талах 1100 2000 вэ нөө одоо байгаа штэ. Энд чинь $4 $5 миний иддэг талах $6-7 үнэтэй явах жишээтэй амар сонин үнэтэй. Тэгэхээр чинь 12-3 мянга төгрөг болох шүү. Тийм тэнгүүт нөгөө талах чинь байгаад байдаг. Тэр тэгтээ бүр $6-7 талах шилтэй. $3-4 талах аахгүй. Тэгээд би тэр талхаа хичээд нэг юм талах авчдсан билүү бодоод авсан. Тэгээд тэрнээс хойш би өөр сургуулиас асууад үзье да. Гэ бодсон. Тэгсэн чинь тийм нэг food bank гэд байд юм ээ. Тэр нэг битүү хоол гурил байна, будаа байна.
бүршүүдний яа байна. Нэмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл хүртэл байна. Усны хавчаар хүртэл байна. Тэгээд ингээд лаазсан юм бүтээгдэхүүнүүд шош мош тунаа загас магас сүү мүү хүртэл байгаа даахгүй юу. Тэгээ би бүр гайхаад ингээд би авч болох юм гэсэн чи болно. Чи манай сургуулийн оюутан л бол өснээр авч болно гэж байхгүй юу. Тэгээ би өдөр болго авч болох юм уу гэсэн чи яг хуу 7 хоногт нэг удаа авч болно гэдэг. Гэхдээ чи ингээд өснээр энэ торыг дүүртэл ингээд аав гэж цанаас нь тор өгч байгаа байхгүй юу. Тэгээ би бүр вау гэдэг би ерөөсө гурил мөрөлбудаа аваагүй. Загас магас ерөөсөө аваагүй. Тэгэл тэндээсээ бүх тэгээ нөгөө гом бидний яг өдөр тутмын хэрэгэлдэг хэрэгцээ бүгд байгаа. Гэтэ нөгөө хүнсний ногоо байгаагүй. Тэгээд би харсан ч харин хүнсний ногооны ингээд өдрүүд гэж бичсэн бүр. Тэгээ бүр гайхаад яагаад би хүнсний ногоо өгөх юм гэсэн чинь нөгөө сонгон монгол төмс өмсөж бүр ингээд тавьчихсан заяа. Тэгээд тэр өдрүүдэд авч ялна гэсэн. Тэгээд тэр өдрүүдээр нь очиж авдаг. Бараг махнаас босоод бүх юм байх юм шүү. Бараг л тэгээд байгаа юм шүү. Тийм байна. Тийм дээ нэг авсан байхад би бараг тэр тортой юм бараг саарч бараг дуустдаг юм дөө. Тэгээд айгу гоё байсан. Тэнгүүд ингээд бас бакалавр сурж байгаа оюутнууд ч юм бас сургуулиасаа энэ нөгөө нэг тээврийн хэрэгслийн мөнгөийг бас айгу бараг 50% хөнгөлөө авчтай юм байна. Тэнгүүд бас айгу хувь нэмэртэй. Одоо жишээлбэл нэг удаа би нэг 5.6 доллараар явж гинөө яаж 5 доллараар өдөр явж явах юм бол 2.5 доллараар л явна гэсэн үг л дээ. Тийм байна. Гэх мэтлээ айгу боломжийн гой боломжуудыг олгосон. Бас нэг баярлж байгаа юм амар том чухал юм нь манай сургууль бас юм юутай. Ажил олж өгөх одоо юутай хэсэгтэй. Тэр ингээд бүлэг нэг ийм байшин тэр доотлын тэр давхар тэр чигээрээ хүүхдүүдийнхаа нөгөө CV, MV те юмныг засаж өгөнгүүтээ ажлын одоо бүх ийм ажлуудаа ингээд гаргаж өгөөд тэнгүүдээ бас аплайчхад нь туслана. Тэгээ интервью ингээд орж байгаа шүү дээ. Тэрэнд нь бас тусалдаг. Яаж ярих уу энтергээ тий тэнгүүтээ за одоо тийм газар тийм юмны сонгон шалгаруулалт болох чинь та нар оролцохыг хүсвэл бид нар ингээд оруулж болно ч гэдэм үү тий тэрнээсээ дамжуулаад би өөр нь ажил маш доолсон. Тийм байна. Тэгэхээр танай сургуулийн ийм оюутнуудаа кэрлдэг талнаас айгүй мундаг юм байна. Гоё юм байна. Тэр талаар нь атах маар санагдсан. Атах маар санагдчихэв. Тий. Тэгээд Хятадд оюутан байх, Мельбурнд оюутан байх. За Мельбурн ч юм уу Австралид ер нь оюутан байх. Ямар ялгаатай вэ? Надад бол би Монголд сурч байсан, Хятад сурсан, эмч сураад өсчлөө ер нь амар олон сурсан. Тэгээ ер нь бол зүгээр хаан ч гэсэн ер нь бол хувь хүн өөрөөсөө шалтгаалдаг юм санагдсан. Хичнээн сайн сургууль байлаа гэж чи өөрөө өсөхгүй байх юм бол эсвэл чи өөрөө зүгээр чиний нөгөө нэг зорилгочин одоо ажил хийх ч юм уу те байх юм бол чи 1000 сайн сургууль сураач юу сурахгүй. Хэрвээ чи 1000 муу сургууль сураад өөрөө чиний зорилго чинь би яг сурна гэдэг хүсэл тэмүүлтэй байл чи тэндээ тэр сургуулийг төгссөн чи хамаагүй ерөн зүгээр ямар ч хүн одоо нөгөө өгсөн юунда хүрнэ штэ. Төвшөндөө хүрнэ. Яг хоо миний зүгээр яг энэ туршлагаар бол Хятад бол би амар их сурсан. Миний хараа ингээд асах 2 байж байгаа асах бараг 6 болсон. Төгсөх хүртлээ тэгж амар хичээсэн. Тэтгэлэгтэй болооч тэрөө би ерөөсөө шалгалтандаа унж болохгүй. Бас дээрэс нь Хятад ингээд нэг ийм зузааныг бүгдийн дуустал нь үздэг. Тэгээд тэрүүгээрээ шалгалт авдаг. Тэгээд маш хатуу байдаг. Хэдэн зуун биш хэдэн мянгаар өрсөлддөг. Тэр ингээд ийм том өндөр байшин дотор ингээд номын сан байж хахад ингээд өөдөөсөө хараа суугч зайгүй байдаг. Би бол 3 цаг хичээлээ ядардаг бол тэд ингээ өдөржингөө суудаг. Өдөржингөө суучаа тэгээ яваад нөгөө нэг зам ам дээр гүүж мөгөө тэр хүмүүсийг харахаар би ямар амар юм бэ гэж боддог. Монголд бол тийм юу байхгүй штэ. Монголд байхгүй штэ. Тийм байхгүй. Би тэднийг хараад амар биширдэг. Ямар сурч ийна гэж боддог байсан. Тэгээд ямар ч сураад өгсөн. Тэнд бол үнэхээр хэцүү байсан. Монголд ахаас хэцүү байсан. Тэгээ энд ирсэн чинь би бүр эхний өдрөөсөө л жоохон гайхсан. 4 хичээл өгсөн. Тэгээд багш руугаа мэйл биччихсэн. Багшаа ингээ яагаад 4 хичээл байна? Миний бусад хичээл яасан бэ? Би яагаад 4 хичээл сонгож байгаа юм бэ? Арай бага уу гэсэн чинь хамгийн ихтэй 4 хичээл үздэг гинэ. Угаасаа л стандарт. Стандарт хамгийн ихтэй. Тэгээд би за. Тэгэл ямар сони юм бэ гэж. Тэгэл багш нь айгу тийм чөлөөтэй ширээ мөрөн дээр сууж мөнжчихлээ. Тийм амар чөлөөтэй ингээд одоо нэг асуулт амар хүлээцтэй төвчээртэй сонсоо тэрийг гүйцэд хариулж дараагийн одоо сэдв рүү шилждэг ч юм уу тий.
Тэгээд ингээд хүн болгондоо чөлөөтэй харьцах боломжтой айгу цөөхөн сурагчтай учраас айгу хурдан айгу би хүссэн мэдээлэл болгоно авч чадхаар тийм гоё нөхцөл боломжтой. Хамгийн сайн нь болохоор даалгавар айгу бага өгдөг. Одоо нэг семестр болж байхад нэг 2 3 даалгавар өгдөг ч юм уу. Гэтэ хичээл болохоор өөр л дөө. Гэтэ айгу бага. Бид чи өдөр болгон даалгавар аваад сурцсан хүмүүс л шүү дээ. Тийм юм болохоор ерөөсөө ачаал Монголтой харьцуулахад Хятадтай харьцуулахад маш бага. Ачаал бага байсан. Тэгээд дээрэс нь ингээд хэлний бэрхшээлтэй эсвэл эндхийнх бас айгүй болон референс хийдгэлтэй одоо чи би ингээд шууд өөрийнхөө бодлыг бас шууд бичиж болохгүй. За ийм хүн тэгж хэлсэн учраас энэ дээр ингэж бичсэн. Энэ хүний тийм агуулгатай энэ утга санаа таарч ийнэ гэнгүүтээ хаалтан дотор. За ийм номны тэдэн номны ийм хүн тэд он бичсэн тийм ном ч гэдэг юм уу тий. Тэр нь амар их цаг авдаг гэх юм уу? Одоо юм ингээ хайштай. За энэ хүн юугээ хэлсэн бол тэр хүн юугээ хэлсэн бол гээл те. Тэрийг хайх гэж айгүй их цаг авдаг. Тэрнээс биш ингээ шууд бодлороо бичвэл хурдан штэ. Тэргээрээ жоохон ялгаатай. Тэрэн дээр жоохон хэцүү санагддаг. Айгүй их цаг үрээд байгаа юм шиг санагдаад. Тэгэнгүүт ингээд бас тусгай багш нар байна. Зөвхөн тэрийг заадаг. Зөвхөн тэр одоо тэр номын референс хийхийг онлайн номын сангаас тэр хэрэгтэй артикл олж авахтан зориулагдсан багш нар. Тий. Тэр ингээд тусгай багш нар. Тэр ингээд яг тусгай ажилтнууд байхгүй. Тэгэнгүүт би ингээд жоох хэцүү юм таарна штэ тий. За нөгөөдхөө олдгүй гэдэг ч юм уу. Тэнгүүтээ бичээл сургуулийнхаа вебсайт руу бичээл за надаа одоо яг ингээд бичих гэсэн чинь нэг тим дээр хэцүү санагдаад яг яхаа уучруулгаа болчлоо гэж бичингүүд нэг багш тэдний өдөр тэдэн цагт гээ өөрөө бас цагаа сонгож болно, багшаа сонгож болно. Тэнгүү тэр багш нар нь бүр хит дээлтэй заяа. Зарим нь хятаар ярьдаг багш байна. Ямар сан зарим нь орс морс хэлтэй ч юм уу тий ингээд багш нар нь өөр хэлтэй. Тэгээ бүгд англи хэлтэй. Бэкграунд нь ингээд олон улсад ажиллаж үтсэн тийм багш нар байдаг заяа бүр. Надад таарсан нэг багш нь болохоор хятад хэлтэй байсан заяа бүр. Хятад ажиллаж байсан гинэ. Бүр. Ордоос шууд ни хаа. Тэгээд би бүр ваа ямар супер амар бүр ингээд сурах дээр нь бүр ямар амар олон талаас нь дэмждэм бэ гэж амар харсан. Тийм байна. Аюу гоё юм байна. Яг би чиний ярианаас сонсоод Хятад эдхийн боловсрал хоёрт ер нь аль нь аюу мундаг юм байна гэдэг ойлголоо. Тэгээд юуг нь илүү хөгжүүлэх гэж байгаа вэ гэдэг тал дээр илүү ажиллах юмсан санагдлаа. Одоо жишээ нь Хятад бол одоо чи амар зузаан ном уншаад бүгдийг нь хариул ингээд чийлээд бүгднгээс эндээс шалтгаан авдаг гэж байна шүү дээ. Тэгэхээр аюу их ачаалал даад сурах, аюу их юмыг тогтоох ч гэдэг юм амар тийм ачаал тал дээр аюу мундаг болдог юм байна. Энд болохоор эсэргээрээ илүү их чөлөөт сэтгэлгээ хөгжих боломжтой. Тийм, одоо тэр нөгөө critical thinking гэдэг байгаа. Тэр нь өөрөө бие дааж сурах, илүү их нөгөө өөрийгөө хөгжүүлэх, илүү юмыг олон талаас нь олон өнцгөөс нь харах боломжийг олгодог юм шиг санагдлаа. Тийм, ер нь бол амар тийм чөлөөтэй. Монголд ч юм уу нэг ном дээр ном өгдөг, тэр номоо чийжлээ, тэр номоо асууж чаддаг. Тэрнээс илүү. Тийм. Тэр нь номоороо харьцуулж чаддаг. Тийм. Энд бол ямар тийм сэдв, ямар тийм хайцаг байхгүй. Зүгээр нэг сэдв хайчдаг. Тэгээд чи наадхаа өөрөө мэдээд өөрөө номоо олоод өөрөө артикл олоод хүссэн бүх талаас нь тойрч судлаад тэгээд тэрэн дээр ямар бодолтой байгаа вэ гэдэг дээрээ өөрөө яагаад анализ хийгээд бичээд гэхдээ тэгж бичихтэй чи би эндээс энэ номноос ийм санаа авсан энэ артиклаас ийм санаа авсан тэр хүн тэгж хэлсэн байлээ гэхдээ би тэрнээс нь ингэж бодож ин гэдэг шинэ юм ургуулж гаргаж тийм зөв тэгэхээр ялгааны хувьд бол тийм байх гэдэг тийм байна тэгэхээр аль тал нь мундаг юм байна тэгээд танаа сургуулийн удаас аягүй их оюутнуудаа кэрлдэг тал нь аягүй таахмаар бас аягүй гоё сан. Тийм би тэгтээ зарим нь дутуул хэлж юм л да. Энэ бол ингээ голууд нь цөмүүд нь байгаа шүү дээ. Тийм ерөнхийд нь. Чиний хоолой бас гоё те. Миний хоолой. Яж чад нэг сая 2 хоног Монгол зүзээд ариун дотор ойрлоод ташгицаар гад хоолой бөсөөгөөд дээрээс нь Мельбурний цаг агаар хүүтэн байна. Өчтөр оройн баг даарсан баха. Тэгээд хоолой боловцох. За ага хичээлийн сургуулийн үед аягүй их дэмждэг тусалдаг ингээ боломжтой тайлбарууд аягүй байдаг. Тэгээд дээрээс нь хувь хүн өөр аягүй мундаг байсан учраас ингээд өшөө их боломжуудыг аваа яваад байсан байгаа. Тэгээд чамтай адилхан ингээд ганцаараа ингээд ганц бие байгаа охтууд, эмэгтэйчүүд те наашаа ирэхийг хүсэж байгаа. Эсвэл энд ирчихсэн байгаа. Эсвэл өөр оронд ч гэсэн хамаагүй ганцаархнаа ажиллаж амьдрахаас хичээгээд явж байгаа ч гэдэг юм эмэгтэй хүмүүс өөрийнхөө экспириенс дээрээ тулгуурлаад ингээд зөвлөгөө ч юм уу үгийг ивэл одоо юу хэлэхээр байна, ямар байна. Эсвэл одоо энд Мельбурнд ирж сурах байгаа оюутан байвал зөвлөх үү, юу гэж анхааруулах гэж юу? Эхлээд яг юу гэж байгаа тодорхойлох хамгийн гол нь зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Тэгэхгүй болохоор одоо жишээлбэл манай яг хажууд байгаа хүмүүсээс айгүй их харагдаж байна л та. Эхлээл яг хаа ингээд нэгтлэнгаар ирээд сурж байгаа байхгүй юу?
зарим нь бол ингээ шууд child care, school одоо багш ч юм уу, аль эсвэл совилогч юм уу мэрэгчлэл рүү айгу хөрвж байгаа. Тэгэнгүүт нөгөө боломж нь юу вэ гэхээр уртын хугацаанд эндээ ингээ суурин болох ч юм уу те, энтхийнхаа нөгөө иргэншлийн виз авах ч юм уу те, тиймэрхүү талыг бодоод ирсэн хүмүүс байгаа. Аль эсвэл одоо сурах виз авсан хүмүүс бол анхааруулж хэлэхэд бүтэн цагаар бол ажиллах боломжгүй байдаг учраас санхүүгийн хувьд маш их хяналттай байх хэрэгтэй. Сахилах баттай байх хэрэгтэй. Яа тэгэхээр 24 цаг бол албан ёсоор ажиллаж болно. Албан бусаар ажиллаад одоо кэш ажил байгаа л та. Гэхдээ тэрийг олно гэдэг бас нэгдүгээр цаг хугацаа хэрэгтэй. Хоёрдугаарт олооч үгүй юу ч. Олдсон ч хичээлийн цагаар нь өөр цагаар таарч үгүй ч. Тийм. Тэгээд бас яг ямар сургууль сурмаар байгаа анхных нь одоо бакалавр юм уу нэр хүндтэй сургууль сурвал бас болно л доо. Мельбурн юуны ч юм уу те, Монаш ч юм уу тиймэрхүү сургууль сурвал бас дараагийнхаа ирээдүйдээ яг хаана амьдрмаар байгаа гэдгийг шийдчихэд ирсэн дээр. Эсвэл зүгээр богино хугацаанд 2 жил амьдраад эсвэл 5 жил болчоод сургалтын төлбөрөө эндээсээ өөрөө хийчээд за 1 жил амьдраад цалингаа хураачаа явна гэж бодж ивэл бас өөр хэрэг. Эсвэл ингээ үргэлжлүүлээ сураад тэгээ дахиж сураад тэгээ дахиад эндээ виза өөр сунгаад тэгээд одоо тэр өөрийнхөө мэрэгчлэр дахиад мэрэгчлээд одоо виз аваад эндээ ажиллах юм уу гэвэл бас нэг өөр хэрэг. Тэгэхээр ер нь бол амьдралаа 5 жилээр ч юм уу 10 жилээр яаж харж байгаа гэдгээс хамаарал ирэх хэрэгтэй. Хэрвээ ирсэн байгаа тохиолдолд бол ерөөсөө ажил хийхгүй л амьдрахгүй. Мэдээж тэгээд яг ямар ажил хиймээр байгаа юм те. Энд байгаа нөгөө нэг network сайн байх хэрэгтэй л те. Дан ганц ингээд зөвхөн apply-даа байвал за нэг 300 удаа ажил apply хийж нэг ажил олж магадгүй. Ер нь бол тий дундчаар тэгээ 3 ажилд apply-чаад битээ сэтгэлээр унаарай. Хүмүүс одоо надтай хамт ажилладаг олон тийм international students байгаа. Маш олон орны янз бүрийн бэкграундтай, янз бүрийн хэлний төвшөнтэй. Зарим нь одоо аягүй сайн хэлтэй байхад, зарим нь муу хэлтэй, зарим нь хэлтэй мөртлөө муу communicationтэй, эсвэл ажлын туршлага байхгүй ч юм уу аягүй олон хүмүүс байдаг. Тэр хүмүүс бол тэгэл 300 ажил apply хийж нэг ажилд орж байгаа. 300. Тийм. Одоо нөгөө тэр чинь ажлын нөгөө apply чинь ингээд маш олон ажлын санал ирж байгаа компаниуд тэрийг ерөөсөө нэг юуг ингээд 5 секунд л хардаг гэж байгаа байхгүй нэг хүний CV-г 5 секунд л харна. 5 секунд тэр хүн таалагддаг бол тэгээд шууд авахгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр битээ шантраараа 30-ыг apply хийжэл нэг нь хариу ирсэн үг гэж болохгүй. Тийм 300 хийж нэг гэж бодоо тэгээд сэтгэл санаагаа бэлдээд ирэхэд болно. Бусдаараа ерөөсөө бүх юм их айгуу гоё байна. Анхааруулах зүйл нь бол ерөөсөө л энэ хийдэл байгаа да. Бусдаараа бол их гоё байна. Мельбурн байдаг ерөнхийдөө хүмүүс ерөнхийдөө ямар ажил хийж өөрөө чинь хувьд хоёрдан баг хугацаанд яг ямар ажил хийж ийсэн ер нь нууц биш бол ер нь цалингийн хувьд хэр байсан тийм. Анх ирээд яг үндэ ажил нэг хайж байгаагүй яг хичээл мичээлийн хийгээд явж исэн. Тэгээд энд ер нь монголчууд эрэгтэйчүүд нь хөвчлэн нөгөө барилга дээр төмөр мөмөр хийдэг. Эмэгтэйчүүд нь бас айгүй цэвэрлэгээ хийдэг. Ингээ сайн харах юм бол энд байгаа энэ австралчууд айгүй бүдүүр штий тарган. Тим хүмүүсийг чи ажил хийж ин цэвэрлэгээ хийж ингээ боддоо нэг төсөөлөгдөхгүй. Тэнгүүд Азиуч чинь зүгээр гяс айгүй уртан цэвэрлждэг. Тэнгүүд нөгөө Airbnb эдэр гээд байдаг штэ. Тэ? Airbnb-гийн цэвэрлэгийг айгүй олон монголчууд хийдэг энд. Тэгээ айгүй сайн олдог баха. 7 хоногийн барыг $1000 олдог гэж ярьсан. Тийм тэгээд бас анх ирээд би нөө нэг газар бас сайн мэдэхгүй байсан. Тэгээд ингээд гадуур ингээд зүгээр жоохон яваад тэгээд би бодсон л та ингээд явж байхдаа мөнгө олж авах хэрэгтэй нэ гэж бодсон. Тэгсэн чинь нөгөө төлхөр өрөөдөг ажил байна Airbnb-гийн. Юу яадаг? Airbnb-гийн одоо чи одоо ингээд энэ хаусыг захиалаа гэж бодоход чам төлхөр хэрэгтэй штэ. Тэнгүүд би төлхөрөө ч өргөж өгөн чам. Тийм тустай ажил байна. Оо яасан. Тэгээд тийм ажил байдаг. Би тэгээд төлхөр өрөөдөг ажил хийсэн. Хүн дэм өргөж чадахгүй, машин барихгүй. Тэгээд яг автобус тренер бол явчих штэ. Тийм болохоор би төлхөр хүргэлтийн ажил гэж бодсон чинь төлхөр хүргэлт дээрээс бест миний зөвхөн багтана. Дээрээс нь би зүгээр явахгүй юм хараа явчин. Дээрээс нь жижигхэн юм өргөө тэр өдрийнхөө чипийг авчин те. Тийм нэг ажил хийсэн. Тэгээд тэрний цалин бол дунджаас нэг $20-25 төлхөр болгон дээр жоохон мөнгө. Тэгээд нэг удаагийн төлхөрөн дээр гэсэн үг. Өөрөөр
цагийн гэсэн үү? Нэг удаа нэг төлхөр. Тэр нь одоо ингээд байвал ингээд $75 гэсэн үг. 3 газар $1. Тэгээ хөвчлэн нөгөө нэг энэ ирж байгаа Мельбурнд одоо нэг 2 өдрөөр ирж байгаа 3 өдрөөр ирж байгаа хүмүүс байгаа штэ. Тэд чинь дандаа Airbnb-гээр ирнэ. Тэгэнгүүтээ одоо дандаа City-гээр одоо монголоор бол баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам дээр ингээ 2 баазтай. Тэнгүүтээ одоо зүүн дөрвөн замын баазынх нь нэг төлхөөрийг хүрэхэд нэг $25. Тэнгүүтээ одоо нэг тэр дүүргийнхээ одоо хүргэдлийн гэсэн үг. Баруун дөрвөн зам бол одоо хотын төв гэсэн үг. Тэнгүүтээ одоо тэр дүүр хэсгийнхаа хүмүүсийг хүргэлтийг хийнэ гэсэн үг. Тэгэл нэг өдөртөө 7-8 төлхөр хүргэчихэд болно шүү дээ. Тийм байна. Өдөрт 7-8 за бүр 7-8 гэдэг 5 төлхөр гэдэг чинь өдөрт нэг $120. Өдөрт нэг $150 олно гэж болчихж байгаа. Болоо. Тий. Энэ төвийн ажиллаар бол ер нь 3 цагийн ажил хийж байгаа байхгүй. Тий. Тэгээд яхаа төлхөр би хүргэдэг байсан нөгөө гэр цэвэрлэхийг арай л чадахгүй тэр чинь машинтай хүмүүс хийдэг. Тэгвэл нөгөө нэг даав маа тас орогчийн бол дотроос хийчихнэ. Даавнуудын ингээд хийгээд тэгээд шин дааваа солино штэ. Тэгэхээр чин тэрийг ч одоо өргөж явахтай хэцүү. Тэгэхээр машинтай хүмүүс хөвчлэн тэрийг нөхрүүд нь машинаараа зөөгөө шууд даав мааг нь булга явчихдаг гэсэн. Охтууд нь эхнэрүүд нь очиад цэвэрлээд буугаад эрэгтэйчүүд нь машинаар хамаал тэгэл хоёулаа давхар ажилласан юм билээ. Олон ч сая өнгөрсөн 10 сард 11 сард төгссөн тий. Тэгээд түрүүн би нэг айгуу сони юм сонссон. Тэр нь болохоор сургууль нь 11 сард төгсөөд дууссан. Тэгснээр төгсөлтийн баяраа хийгээгүй байгаа. Төгсөлтийн баяр нь хизээ вэ гэсэн чинь 5 сард хийсэн. Харин тийм ээ. Тэгсэн чинь манай хүний өөрийнх нь бизнесийн хугацаа 3 сард дуусчихаа. Тий. За яг хулангийн хөдөлгөөнийхөө цааш нь дараа хөгжлөлөөд ингээд дараагийнхаа виза гэдэг хөгжлөлөөд ингээд сунгах гэдэг хөгжлөлтөө болсон явж байгаа. Коллективтэй байгаа учраас энд байх боломжтой байна. Тэрнээс биш шууд төгсөөд буцах бодолтой ч юм уу тийм төлөвлөлтөй байсан оюутан бол төгсөлтийнхаа баяраа хийж чадахгүйгээр буцах гэдэг байгаа байхгүй. Тий харин. Тэрийг яагаад? Тэр тэгээд яагаад тийм юм болчихж байгаа? Та адилхан ч юм 11 сар төгсөөд ч юм уу эсвэл одоо тэр визнийхаа хугацаанд нь таарж төгссөн тийм төгсөлтийн баяр боломж юм байна. Би бас харин гайхсан. Тэгээ би мэйл бичсэн багш руугаа. Багшаа ингээд хизээ төгсөлтийн баяр болох вэ гэсэн чинь тодорхойгүй байна гэж эхэлж хариулсан. Тэгснээр сүүлдээ 4 юм уу 5 сард гэсэн байхгүй. Тэгээд би гайхаад яагаад тодорхойгүй байгаа вэ гэсэн чинь яг ингээд зэрэг төгсөж байгаа зарим хүмүүс очил дээр унж байгаа штэ. Тэгэнгүүт тэр унж байгаа хүмүүсийг шууд дахиад шалгалт өгөөд тэнцвүүлээд байх юм бол болж байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүмүүс дахиад унжиж байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэр хүмүүсийг одоо ангийнхаа хүмүүсийг тэнцэлэн 6 сар хүлээж байгаа гэсэн үг. Тэгэхээр сонир байгаа. Тий, харин тийм. Тэгээ би асуусан л та. Миний ингээд виз 3 сар дуусч байгаа штэ. Би тэгээ ингээд аль болох нөө визээ сунгуулчих гэдэг байхгүй юу? Би төгсөлтөндөө орноо 5 сарын 6-нд. Би та миний визийг ингээд сургуулаа сунгах уу гэсэн чи үгүй гэж байгаа байхгүй юу? Тэгээ би сунгахгүй ингээд юундаа орч чадахгүй нэ штэ гэсэн чинь. Тэгвэл бид нар ингээд таны дипломыг шуудангаар явуулна гэж. Тий. Нэг жоохон онцгой санагдсан сонирм санагдаж байгаа. Бусдаас болоод яг нэг амар сүртэй хохироод байсан юм байхгүй. Гэхдээ бас нэг амьдралынхаа тий нэг юм гоё чинь нандин мөч шүү дээ. Бас тэр нэг төсөлтийн хувцсыг өмсөд тэр нэг төсөлтийн баярт нь арга хэмжээнд оролцож байгаа гэдэг чинь. Гэхдээ яг эдний нэг төсөлтийн баяр чинь бол Монгол шиг зөрчтэй болдгоо том заалан цуглаад тэгээд захирал махлууд нүг хэлээл тэгээд энэ дээр диплома гардуулж байгаа. Тэгээд дуусчихдаг. Би бас ингэж бодсон. Яагаад ингэж үдтiin бол гэж бодсон л та. Гэхдээ манай сургууль айгүй олон оюутан төгссөн. Тэнгүүд одоо энэ амар том заалмал одоо том талбайг түрээслээд их мөнгө зарцуулдаг байх. Тэнгүүд ингэж хамтдаад 2 удаа төгсөлтийг нэг хамтдажгууд бас нэг баг зэрэг хэмжээний их мөнгийг хадгална штэ. Сэвэл хийж байгаа гэж би ойлгосон. Тийм болохоор бас тэгдэг байж магадгүй гэж бодсон. Ер нь бол Монголд ч юм бол эсэргээрээ 4 жил хагас ч юм уу 4 жил сураад төгсгөл ёстой бол яг тэр үед амжилт төгсөж байгаа төгсөөгүй бүх хүмүүс нийлж цогноо өрөө хийчихэнгүүтээ төгссөнүүд нь тэр жигтэй яваа төгсөөгөөнүүд нь үлдээж дахиад сураад үлддэг. Жишээ нь би бол одоо бакалавраа сурж байхдаа бид үлдчихсэн хүмүүсийн нэг нөхгүй юу? Цог тогноо өрөө төгсчлөө гэж тэмдэглэнгүүтээ ад нэг хичээлээгээд хичээлээ үзээд ингээд үлдсэн оюутнуудынхаа нэг нөхгүй. Харин би бас тэгж бодсон. Ингээд төгсөөл бараг за баян шиг тийм хүмүүст бол тэр нь гоё байхгүй. Анааха хүлээж байгаа намаа гэдэг. Тий. Тэгсэн чинь харин 6 сар хүлээд юм байна. Одоо удахгүй 5 сарын 2-нд кивийн тоглолтын дараа 4 хоногийн дараа төгсөлтөнд орно. Удахгүй төгсөлтийн баяр насаа. За тэгээд одоо ингээд төгссөн. Тэгэнгүүт болонгийн мэрэгжил чинь өөрөө сая сургуулиуд төгссөн мэрэгжил чинь бизнес аккаунтинг.
монголчууд бол бараг л нэгтлэн. Тий. Тий. Тий, нэгтлэн. Тэгчин тий. Одоо яг нэгтлэн гэдэг мэрэгчлэлээр нь одоо бизнес аккаунт гэдэг мэрэгчлэлээр нь танаа сургуулийг төгсөөд сурж байгаа төгссөн оюутанд ер нь Мельбурнд ямар давуу тал байна? Эсвэл Австралид. Австралид уу? Яг хоо нэгтлэнгийн ажилд өндөөл юм л да. Жохоо хийхэд уйдгартай л болохоос биш. Гэтэ ер нь явандаа энэ захимд нөгөө автоматчих байх гэж бодож байгаа л доо. Гэтэ яг хүний хэрэгцээ одоогоор байсаар л байгаа. Ер нь аль ч компани нэгтлэн бол байдаг болохоор нэг ямар одоохондоо гараагүй л. Тэгэхээр бол ямар ч тохиолдолд одоо эндхийн нөгөө нэг цаашаа виз авах бас боломжтой мэргэжлүүдийн нэг дунд яваад байгаа. Эргэлттэй мэргэжлүүдийн яваад байгаа болохоор тэгээ бас би яагаад нэгтлэн сонсон бэ гэхээр нэг уншаад байх зав байхгүй байх гэж удаад би нөгөө ирээд төлбөр одоо эндхийн санхүүгийн асуудал их байх учраас аль болох ажил хийн. Тоо бол яг нэг ингээд арга нь олчих байх гэж бодсон. Тэгээд шууд нэгтлэн сонгоцсон. Хууль муулийн ангид орсон бол одоо тэгэл өдөржингөө ном уншаал хэлээ. Одоо бакалавраар одоо бизнес аккаунтаараа төгсөөд одоо энд юу гэдэг чинь сургуулиуд дээр хүмүүс дээр оюутнууд дээр төгсөөд ажиллах хийх юм биз 485 гэдэг ажиллах хийх юм биш үү? Тийм виз ер нь танаа мэргэжил дээр байгаа юу? Байгаа. Байвал одоо хэдэн жил вэ? 2 аха. 2 жил. 2. Ер нь 3 байсан байж магадгүй. Тэгээ 2 болсон баг. Тэнгүүд 2 жилийн хугацаанд төгсөөд 2 жил бүтэн цагаар ажиллаж амьдрах болно. За тэрнээс цааш хэрвээ таашаа үлдээж дахиж байх юм бол дахиад одоо нэг компанид одоо шилбэл ажилтаа боллоо шүү дээ. Тэгээд тэр компанид би ингээд танаа компанид ажиллана гэд компанид одоо ярилцаад тэгээд өөрөө чинь чиглэлээр ахын бол тэгээд тэр юунаасаа спонсоршип гэх үлээ. Тийм. Аавна. Өөрөөр? Гэхдээ янз бүрийн юу байна л да. Янз бүрийн тэр виз. Гэхдээ яг тэр бүр тодорхой одоо шилбэл ямар ч тиймгүй protection visa ч юм уу те одоо тэр мэр гээд айгүй олон визүүд байна. Тэгээд манай энэ хамт ажилладаг хүмүүс айгүй олон төрлийн виз мэдүүлээд энэ тийм иргэншил болж байгаа. Тэгээд тэрнийх нь учрыг би бас ойлгоогүй л юм. Яг ямар учиртай тийм байдгийг. Тэр бол ингээд баг чи ямар ч мэрэгжилтэй байсан болох гээд байгаа байхгүй юу? Тийм. Тэгсэн мөртлөө ингээд энд нь байж болно. Гэтэ бас айгүй их хэмжээний төлбөр төлөх хэрэгтэй. Тэгэхээр агентууд сайн мэдж байгаа. Улаан ер нь яг нааш ирсэн хамгийн анхны зорилго биш үү? Би ер нь энд амьдрал хийж бодсон. Хэр хугацаанд? Ер нь бол урт хугацаанд амьдрна. Гэтэ би Монгол руу жил болгон нэгээс нэг удаа боломжтой бол нэгээс 2 удаа явдаг байхад болчих байхаа л гэж бодод. Тийм. Эндээ бол явандаа амьдрал хийж бодсон доо. Ер нь хугацаанд да. Тийм нэг 10 20 жил байх баха. Гэсэн үедээ ирээд очдөг байхад л болчихно. Тийм. Нөгөө ростроор ажиллаж байгаа юм шиг. Тий, ер нь бол зүгээр энтийнхээ иргэншлийг аваад иргэншилч гэх юм уу одоо энд нөгөө оршин суух эрхийн виз авчих юм бол би Монгол 6 сар байгаа ажлаа амжуулчаад энд нэг 2 сар байгаа эсвэл эндээ жил ажиллаад Монгол 2 3 сар амраач юм уу тийм нэг хүснээрээ ирж орчдөг л болчмоор байгаа. Тэгэхээр бүх юм нээлттэй болчихж байгаа шүү дээ. Тий. Амар баригдаж амьдрмаарг байгаа л та. Тийм эрхийн ажиллах эрхийн визатай болчих юм бол бараг энэ дээрс нэг 6 сар ажилтдаг 5 төгөө хийчихэд буцаа Монголд нэг 6 сарыг сайхан амьдарчаад буцаад ингээд нэг оюутлогын 14 гэдэг шиг тий. Бүр тэрнээс давцсан гэж яривал сар ажиллаад цамраа явах бараг боломж байгаа шүү дээ. Бага шүү дээ. Ер нь бол яагаад болохгүй гэж тийм биз дээ болно шүү дээ. Нэрээ загасчны морь усгүй гэдэг шиг би нэрээ 70 эрэг дээр байгаа мөртлөө 70 дээр ирдгүү шүү дээ. Харин тий. Чи ирдээслийг ирлээ. Тий. Далайн эрэг дээр амьдардаг байж та. Далайн эрэг дээр ерөөс ирдгүү. Ирсэн чинь 3 жилийн хугацаанд 2 удаа ирсэн юу гэж вэ? Ярин тэгсэн яг үнэ л яг тэгсэн. Анх ирээл далай үзүүлээл далай дээр нэрсэн дараа нэг найзуудгаа ирсэн тэгэл болоо. Яагаад? Мичгүй зав гарахгүйсэн шүү дээ ер нь. Тэгээ ер нь гарахгүй байгаа юм уу зав гарахгүй байгаа юм. Гарахгүй л байгаа. Гарахгүй энэ тэр би ганцаараа хэлсэн шүү дээ энэ ч удаа. Бас нэг гоё ингээд пим юугаад төзөр мөзөр тоглолмоор юм тий. Хүнтэй чийлрэх тийм чийлрэх завтай хүн байхгүй шүү дээ. Мельбурнд харин тийм завтай хүн байдаггүй гэдэг. Харин байхгүй. Сая л өнөөдөр сонслоо. Тийм завтай хүн харин ерөөсөө байхгүй. Ерөөсөө зав энд чинь монголчин айгүй гоё гэж чинь
айгүй мэдгүй би л тэгэж цаг хугацааг ингэж яг тэдэн минут зэдүүнээр хэмждэг байсан шүү дээ. Энэ л амар минут секундээр хэмжигддэг болчиход байгаа шүү дээ. Метро барыг 5 минут хожигчвал юу үлээ гэж бодож байгаа. Тэнд автобусанд чинь зүгээр ёо алгаан болдог байсан шүү дээ. Бид харин өнөөдрийн харин дөрөв тулантай ер нь ингээд яриад байж байгааг сонсоод Мельбурний жоохон нэг монголчуудын community холбоо жоохон муу байдаг тал дээр нь жоохон шүмжлэлтэй санагдлаа. Гүү хаа би л жоохон тийм жоохон юу вэж магадгүй жоохон тийм тэр талдаа муу вэж магадгүй. Тэрнээс биш ингээд жишээлбэл чи бол ингээд ажил хийж байгаа штэ. Өдөр 2-3 цагт ажил чинь дуусна штэ. Тэнгүүд танаа хамт ажилладаг найзууд 20-30 хүн байгаа штэ. Та нар бүгдээр яг нэг цаг доор ингээд гоё юу очиж байгаа байхгүй юу? Ажлын чинь зав гарчиж байгаа. Тэгэхээр та нар бол хамтдаа айгүй олон юм хийж болохоор боломжинд бүрдээд байгаа. Бид нарт болохоор өөр юм хийдэг болохоор тэгээд өөр локейшн, өөр юм хийгээд нэг цаг тарахгүй болохоор хэцүү байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь нэг юу яагаад гэдэг гэсэн тийм. Яг нөгөө Брисбентэй ажиллах, эсвэл нөгөө Сиднейтэй ажиллах яг юм монголчууд төлөвлөсөн том байр гэдэг хоор юм шиг байна. Би нэг байр сонссон хар байр гэдэг. Хар байраа. Мэдгүй яагаад хар гэдэг юм бэ? Хар өнгийн байрлаадаг юм шиг байсан. Хар өнгийн байр юм шиг. Үгүй тийм амар хав хар биш юм шиг үлээ. Би очиж үзсэн. Гэтэ тэр хар байгаагүй хаа. Ямар ч гэсэн нэг өндөр байшин л байсан. Урталтаа нэг талбай малбайтай. Тэн дээр хүмүүс нөгөө тоглолдог болохоор монголчуудын хар байр гэж нэрлэлсэн юм шиг байлаа. Би тэгтээ яг тийм таньдаг хүн одоогоор байхгүй. Яг энд нь бол арай илүү төвлөрсөн. Тий, арай нэг хэдэн монголчууд нэг хаа нэг хагасаа өдөртөө ч юм уу, эсвэл нэг хаа нэг бэлтгэл одоо тэмцээн сайн болсон шүү дээ сэсний. Тэр мөрөн дээр бэлтгэлээ хийдэг ч юм уу, сайн мэдгүй л байна л та. Гэтэ ер нь бол яг монголчуудын хар байр гэж нэрлсэн байлаа. Тийм байгаа. Гэтэ энэ нийлдэг хүмүүсүүд маань яг ийм юу баха ийм нэг хэсэг парагц авах шиг юм Мельбурнд тийм. Зөвхөн тэр парагцаар л нийлдэг. Одоо гэр бүлийн гэдэг бол гэр бүлийн хэдэн гишүүдээр нийлдэг. За төмрийнхэн бол төмрийнхнээр нийлдэг. Цэвэрлэгээний охтууд нь цэвэрлэгээнийхээ охтуудад нийлдэг. Босод нэг жижиг сажиг хүмүүсүүд нь ингээд мэдгүй тэгээ ганцаар явчихдаг. Одоо удахгүй нэг нийлэх гээд айгүй догтлолтой хүлээж байгаа шүү дээ. За ойр хугацаанд дээр айгүй олон охтуудыг зэрэг харна. Тий. Манай хот чинь ингээм амар сонио юм айгуу сонио. Гэтэ нэг ганц давуу тал нь хүүтэн байдаг учраас хорхоо шивж байхгүй хтодаа. Айгуу вирус хорхоо шивж байхгүй. Хүүтэн гэснээс нэрэ цаг агаар хувьд Мельбурн айгуу жоохон сэрүүн талдаа хуур амьсгалтай. Тий. Тэнгүүт цаг агаар ийм бахан нэг талаараа давуу тал нэг талаараа сул тал болдог юм. За сул тал бол мэдээж хүүтэн байна гэдэг нь жоохон угаасаа л тэгэл даарах, үүрэх, тэгээд танаа өвчин зовлон, ханаа дараа төрөх мөрөх гэдэг юм уу тэгээд жоохон тухгүй байх махч гэдэг юм уу тийм юм бол ажиглагдана. Гэхдээ нөгөөтэйгөр сайн тал нь юу вэ гэхээр загварлаг хувцлах, эсвэл айгүй олон төрлийн хувцс өмсөх боломжтой. Гоё. Тэр чи нэг фотолог шорт өмсөөр байгаа. Таа чигнээс алахгүй байсгаар ирсэн л. Тэр нэг аягүй гоё байхгүй юу? Ядчил ингээл дуртай үед ингээд хүүлийн өмсч боломжтой өмд цаамс пүүзэ тогтмол өмснө эсвэл ингээд өмснө өстэй Брисбен. Өмсөн л дөө. Тэгээд ядчил ингээд залуу хүмүүс бид нэр ямар ингээд өшөрцөн хүмүүс байгаа ш. Хаяа гоё гандан өмсөөл эсвэл гоё бартамалтай өмсөөл тэ. Завхмах өмсөөл байдаг байхгүй юу? За чи бол тэгж боломжтой энэ байгаа. Чи бол тэгж бод чинь бид нар юу гэж боддог вэхээр гоё юм балааж өмсөн гэж боддог. Тий. Октодын бол. Октодын үед ингээд аюу олон плаж байдаг. Тэгээд нөгөө нэг 100 боллоо ч гэсэн бид нар 100 болгон гадаа гараад идэггүй нөгөө нэг дотор ажилтай. Нөгөө нар маар гоё юм мэдэрч чадахгүй. Яг ганц 2 өдөр одоо 7 хоногийн нэг 2 өдөр амарлаа гэж бодоход тэр 2 өдрийнхөө за бараг нэг өдөр нь л гарч байгаа бах. За тэгээд тэр өдрөө л нэг удаа даашин зөмсөн шүү дээ. Та нар бол аюу гоё ингээд байнгын даашин зөмсөх гоё нингэн хурц өмсөх тохиолдолд амьдраад байгаа. Бид нар бол ингээд дулаахаа хувцсан юм балтаа хүн санагдаа. Эмэгтэй хүмүүсийн хувьд тийм ээ. Тийм ялгаатай юм. Тийм ялгаатай байна. Манайсын хувьд яг тэнд чинь тэгээд дулаахан газар ер нь бол нэг хэдэн төрлийн тавчиг хэдэн төрлийн шорт хэдэн төрлийн бодолк багтал гэж болчихж байгаа байхгүй тэгээд. Гэтэ харин зардлага багтаа амар юм шүү. Тий, зардлын хувьд баг арай бага сонсогдож болно л магадгүй. Улаан одоо ингээд сургуулаад өгсөн. Ер нь одоо цааш тийм зориг. Цааш таа юу?
ажил карьерийн хувьд тэр амьдралын хувьд тэр ер нь ингээд ямар зорилготой байна? Ер нь бол өөртөө амар гоё цаг гаргаад аялж үзье гэж бодож байгаа. Ер нь бол жилдээ нэг газар очиж үзье гэж бодож байгаа. Энэ жилд бол Японд руу явж үзсэн. За хятад метод руу бол угаасаа яваад үзсэн болохоор ерөнхийдөө ингээ Азийн орнуудыг эхлээд дуусгая гэж бодож байгаа. Болдог үйл жилдээ 2, боломгүй үйл жилдээ 1. За тэгээ Монгол руу үйл жилдээ 1. Ингээ ер нь бол жоохон аялангаа өөртөө нэг хит ачаал өгөөд ажиллаад ингээд махраад ингээд байхгүйгээр ер нь бол зүгээр бага ажиллана, их аялна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ер нь аль болох тэнцвүүлэл явъя гэж бодож байгаа. Тэрнээс биш бүр ингээд за одоос би яг ингээд амар ажил хий гэсэн бодол байхгүй байгаа. Тийм аль болох гэрийнхэндээ нэг уулзаал өөрөө бас аялал нэг жоохон хажуугаар нь бас ажиллая гээл. Амьдралдаа цаг гаргая. Тийм амьдралдаа цаг гаргая гэж бодож байгаа. Гэж бодож байгаа. Зөндөл боллоо ажиллаа, зөндөл боллоо сурлаа. Тий. Ер нь бол одоо жоохон гоё өөртөө зав гаргая л гэж бодож байгаа да. Тий. Чи юу гэж бодож байна? Ер нь яа гэж бодож байна? Зорилго. Мастер хийгээд. Тий. Би ямар ч байсан сургуулаа орж төгсгөрөө төгсөх баг. Тэгээд би тэгтээ нэг ингэс юм аа. За. Анх би энд ирэхдээ ер нь бол яг нэг 22 онд ирж байгаа ш. Тэгээд нэг за нэг сургууль муулаа сураад төгсөөд нэг ажиллаж үзээд амьдарч үзээд за нэг 5 цаг сураагаа тэгээд ерөнхийдөө нэг 32 оны олимпик энд болж байгаа даа яг хажууд нь байгаа дээр нэг үзчихэд буцъя та. Буцсан та гэсэн зорилготой ирсэн. Ер нь бол 10 жил. Гэхдээ энд ирээд нэг жил 2 жил болсныхан дараа одоо бол юу бодож байгаа гэхээр би бас 32 он хүртэл байж чадахгүй байна. За. Бодож байгаа. Миний яг одоо тэгээ зорилгын хувьд бол ингээ хугацаанууд өөрчлөгдсөн, наашилчихсан. Наашлаа. Наашилсан учраас би 10 жилд хийх байсан, төлөвлөсөн байсан юм аа шахах шаардлагатай болж ирсэн. Зөв. Тийм учраас би сая 1 сараас эхлээд одоо энэ хийж байгаа ажлаа эхлүүлж байгаа. За. Тэгэхээр ер нь бол одоо сүүлийн хугацаанд сая онгорсноос хойш бүх юм амар завгүй гүнэж байгаа. Ерөөсөө сул хагас бүтэн сан ер нь артхаа байчаад байна. Юу би чи уулна хүмүүсийг бодвол зүгээр нэг 8 цагаар ажлын 5 өдөр 8 цагаар ажилладаг, сан бүтэн зөндөө цагаан авчдаг. Тийм төрлийн ажилтай боломжтой байгаад байгаа хгүй юу? Уулна. Гэтэл яг одоогийн бодлоор нэг он гарснаас хойш бол ер нь сул хагас ном гэсэн бах болчиход байна. Өнгөрсөн он ч өнгөрсөн 2 жилийн хугацаанд айгүй хагасаа бүтэнсэн болгоно л баг уул хадандаа явцдаг димитэнждэг байсан бол одоо. Чи одоо хүртэл уулнаас салаагүй юу? Салаагүй юу? Салаагүй байгаа юу? Уулнаас. Би угаас салахгүй хаа. Хэдэн удаа явсан уул руу гарсан? Би хэдэн удаа хийж цаашаа. Ер нь бол яг Брисбенд ирснээс хойш тавцсан тоогоор орох юм бол бараг 70 явчих байгаа. Тэгээ өөрөө ганцаараа гарах уу, групп хүмүүстэй гарах уу? Ер нь бол ингэдэг юм. Би бол ер нь зүгээр шууд явна гэж бодсон бол хин байх нь хамаагүй ганцаарч явчихдаг. Тэгээд яг нэг ажлынхан ч юм уу найз найзуудын групптэй би тэдний өдөр тэдэн цагаас тийш явлаа гэдгээ бичээд цуг явах юм бол яваараа. Хэлчихэд тэгээд заримдаа хүмүүс нэгддэг. Заримдаа бол нэгддэг. Тэгээд би тэрэн дээр нэгдэж бодлоо юм. Ялангуяа эрэгтэй хүмүүс сардаа ч юм уу ядаж бүр аргаа барахад хөлөлдөө ч юм уу нэг удаа ганцаархнаа байх нэг өдрийг өнгөрөх ч юм уу хэдэн цагийг өнгөрөх тийм цаг хугацааг өөртөө гаргаас гэж үздэг. Эртөө ч гэсэн бас нэг юм жоохон одоо нэг ярьж марч чаддгүй өгмөгээд ядаж өөрөө хөлсөөр гаргах юм уу гэсэн үг үү? Биш ээ, хөлсөөр биш. Яг тэгэж нөгөө ганцаархнаа байх цаг хугацааг өөртөө гаргаснараа өөртөө ярилцдаг. Өөрөө өөртөө ярилцсан. Одоо яг амьдарч байгаа амьдралаа хөнлөнгөөс нь өөр газар очиод яг өөрийнхөө болж байгаа амьдралыг хөнлөнгөөс нь харах. Тэн дээр дүгнэлт хийх. За би одоо яг юу вүлээ? Яг юу гэж байгаа вэ? Хаана байгаа вэ? Би юу зарж байгаа вэ? Юу бодож байгаа вэ? Яг тэрэн дээрээ дүгнэлтээ хийгээд тэгээд өөртөө нэг тайвшрах бодох боломжийг гаргаад. За тэгээд нэг дараагийнхаа планыг дараагийнхаа төлөвлөгөөгөө боловсруулад ч гэдэг юм уу. Тийм цагийг өөртөө аявих гаргаас гэж хүсдэг учраас тэгээд тэр цаг аявих хэрэгтэй байдаг учраас би ч өөртөө амар гаргадаг тий. Чи одоо 70-80 удаа гаргачихлаа шүү дээ. Окей, би бүр тэрнээс ч илүү гарах байх. Тэгээд дээрэс нь яг тийм шалтгаан байгаа. Нөгөө дээгүүр бас нэг шалтгаан миний хобби. Хобби байгаль хайртай, би байгальд дуртай. Амьтандаа сайртай. Нохоонд бүр гац зурна. Тэрээс нохоотойгоо л иждэг шүү дээ. Нохоо ер нь чи яагаад энд нохоотой байж болоогүй юм? Нохоо авч болоогүй. Би зөвхөн өөрийнхөө Монголд байгаа үлдээс нохоогоо араар нь тавиад байгааг санах гэсэн. Тэр санагцаа. Эври мэтлээ ёо. Яг гэхдээ мэдээж нөгөө нэг яа би нохоогийн таньдаг байхгүй. Амьдралын боломж нөгөө зардал мөнгө те
Тэгээд нөгөө цаг нар ингээд байхгүйгаас эхлүүлээд яг янз бүрийн юм байна. Зөв. Гэхдээ бас нэр яг нэг толомгүй хэлэхэд нэг төрлийн шалтгаан бас тийш шүү. Нэг тийм тэнд нэг нохоогоо өөрийнхөө хайртай нэг амтнаа тэнд үлдээгээд ирсэн. Энд дээр өөр харагдаад нэг юм аваад ирэхгүй юу? Ихнэрээ араар тавьж байгаа. Хэцүү байна. Амтан гэж нэрээ. Хэцүү. Нэг ингээ парт болсон ингээ зүрхний ингээ тал мал байгаад. За тэгээд ерөнхийдөө хоёлаа өнөөдөр бол зөндөө гоё юм ярилцлаа. Зөндөө холонгой орцсон зөндөө юм яриулж явлаа. Одоо энэ хийж байгаа подкастын маа нэг үндсэн нэг юм хоёр асуулт байдаг юм аа. Нэгдүгürt нь болохоор хэрвээ холонгийн хувьд шууд сурахаар биш, шууд өөрийнх нь ажиллаж исэн мэрэгчлэрээ өөрийнх нь сурсан мэрэгчлэрээ ч юм уу ажиллах боломжтой виз сонгох эсвэл шууд сурахаар ирэх хоёлаа боломжтой байсан. Чи алийг сонгож ирэх байсан бай. Тэгээ яагаад? Шууд ажиллах бол шууд ажиллахаар л ирж шүү дээ. Яа тэгэхээр би өөрөө нөгөө нэг бакалавр хийсэн учраас надад дахиж сурах ерөн сонирхол байгаагүй. Энд удаан амьдрах зорилготой байсан учраас сурах виз авахаар ч 3 жил, экстра 2 жил тий. Тэгээд цаашдаа дахиад энэ мэргэжлэрээ ажилд ороод тэгээд эндээ яванд орох хугацаанд гэсэн байдлаар ийм план хийж байгаа байхгүй. Тэрнээс хэрвээ би одоо шилбэл энд нэг хятад компани тий зааж хятад хэлтэй юм байна, англи хэлтэй юм байна. Юу яа манай компанид одоо инженерийнхаа чиглэлээр ажиллаа гэж шууд урьдлага явуулах юм бол би окей гэж хүрээдэрнэ. Тэгэл тэрүүгээр ажилласан. Окей. Тий. За. Тэгэнгүүт нөгөө асуулт нь юу гэхээр 3 жилийн өмнө Монголд байсан холон одоо байгаа холон хоёрын хооронд ямар өөрчлөлт гарч байна? Амар том өөрчлөлт байгаа хаа. Чи одоо ингээл миний хувьд Монголд байсан бас нэг том челленж байсан байхгүй юу? Монгол ерөөсөө ямар ч ажлын туршлагагүй байсан. Яг хятад сургуулаа төгсчөөл Монгол дараа нэг хятад руу явдаг ийм аяллаа үзэсгэлэн бодолтой аяллаа ийм ажил хийж ирсэн. Гэхдээ яг нөгөө том компанид ажиллаж үзээгүй туршлагагүй байсан. Тэгээд таван богдод ороод бас нэг тийм том даваа байсан байхгүй. Тэнд ороод бас ингээд монголчууд яаж ажилладгийг том компани бүтэц зохион байгуулалтаа татаа авалт гадаад худалдаа ямар байдгийг гоё хамт олонтой авах ямар байдгийг гоё компани том компанид ажиллах ямар гоё байдаг мэдрэмжийг тэндээс бол амар их авсан. Тэгэнгүүтээ одоо за цалингийн хувьд тэгээд нөгөө нэг энэ компани хувьд бол энд бол арай өөр л байна л да. Аль талаасаа одоо санхүүгийн хувьд гэсэндээ Монгол авдаг цалин, энд авдаг цалин хоёр ч мэдээж шал өөр байгаа. Эсвэргээрээ би Монголд бол ямар нэгэн түрээс мөрөөс төлөх ч юм уу тийм байхгүй байсан. Тэнгүүт энд ингээд бүх юмаа өөрөө ингээд бүх юмаа хариуцж байгаа шүү дээ. Тэгэхээр миний ингээд хариуцлага илүү өндөр болсон гэх юм уу. Тэгээд бас би өөрөө ингээд яг ганцаараа амьдрал яг ямар төвшөнд яаж амьдрах хүн билээ гэдгийг айгүй өөрөө өөртөө бодоод тэгээд тэрийг би үнэхээр чадчихэв үү чадахгүй байна уу гэдгийг бас өөрөө өөртөө амар тийм чаленж тавьж байгаа байхгүй. Одоо тэр нэг комфорт зоноос нөгөө комфорт зон руу одоо ингээд яг эхлээд шилжээд тэгээд тэрнээсээ дахиад гараад дахиад нэг өөр газар ирээд одоо бас би яг өөрийнхөө ажил дээр бас ийм комфорт зон болсон байгаа. Дараагийнхаа ажил руу бас шилжчихээр ярьж байгаа. Одоо бол байгаа ажил дээр бас айгүй тийм комфорт зонд орчод байгаа байхгүй. Одоо тэрнээсээ бас дахиад гарч байгаа. Араа өөр челленж руу шилжихээр өөрийгөө 3 жил хурцлсан байж байгаа. Тэгээд айгүй олон зүйлээр би бүх юмаа ер нь бол 3-5 дахин илүү хурцтайгаар өөрийгөө апдейт хийсэн болов гэж бодсон. Тийм. Тэгээд би чамааг бас ирсэнд амар их баярлж байгаа. Өөртөө амар их том зорилго тавьчихад ингээд энд байж байгаа. Тэгээд чиний хийж байгаа юм болгонд айгүй их лайк дарж байгаа. Баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээ бас ингэж суугаад ярьслаа ингэж хоёлаа ерөөсө төцөөлж байгаагүй хаа. Тийм Монгол төвтэй чинь тэгэл нөгөө бараа ачаа явж ийн нэрлэлтэй байсан. Гэсэн чи одоо миний сакси баана гэдэг. Тийм. Юу манай сакс заал өнөөдөр байгаа юу гэдэг гэж л ярьдаг байсан. Тэгээд одоо битээр бас арай жоохон нэг алхам урагшаа явсан байгаа. Арай өөр байгаа. Би ягаад энэ асуултыг ингэж асуусан гэхээр өөр дээрээ мэдэрсэн учраас энэ асуултыг асууж хүмүүсээс албаар сонсохыг хүсэж байгаа. Юу гэхээр би яг үндэ 3 жилийн өмнө байсан магна одоо байгаа магна хоёр тэний газар шиг өөр ялгаатай. Маш их өөр. Тэрэн дээр би сүүлийн 2 жил гарan 3 жилийн хугацаанд би яг өөртөө айгүй их тулж үзлээ. Тэгээд айгүй их хариуцлагыг шууд өөр дээр авч гэж өөр дээр чиний хэлдгээр челленжж үзлээ. Тэгээд өөрийгөө ер нь багаар таньж эхэлж байна. Юу талаа гэдгийг мэдэж эхэлж байна. Ядаж л одоо жишээ нь 3 жилийн өмнө би чи ямар эмэгтэй хүн сонирхдаг вэ гэхэд нэг юм зохиогол хэлж байсан баг. Зохиогол хэл. Одоо асуух юм бол хэлж чадхаар хэмжээд бас өөрийгөө мэддэг гэсэн. Багаар тий. Дээрэс нь
Монголд байдаг ийш тийшээ гарч үзээг, аялж үзээг, сурч үзээг ч юм уу бага хүмүүс, залуучууд дүүнэрийг аль болох боломж нь байвал гадагшаа аялаад болвол ажиллаж амьдарч үзээсэй гэж хүсээд энэ асуултыг асуугаад хүмүүсээс хариулт авч байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар заавал сайн тал гарч ирэх ёстой. Ямар нэгэн байдлаар заавал автет хийгдэх ёстой. Өөр газар. Тийм учраас энэ асуултыг асуугаад тэгээд хүмүүсээс аягүй сонирхол гой хариултууд авч байгаа. За тэгээд ямар ч сан дандаа урилга авч оролцсонд баярлалаа. Тэгээд энэ амар хүйтэн цаг агаад даахгүй хүрээгээд ингээд цаг гарan гэж ярилцаж суусан маш их баярлалаа. Жогон хүйтэн газар яриулчлаа. Уушлаарай. Тэгээд дараа нь ойлоо part 2 гэдэг дахиад өөр ярих боломж гараад бүр гоё дулаах. Part 2-ыг Gold Coast дээр. Тэ, Brisbane гэх юм уу те. Гоё дулаахан газар боломж гараад хий. Наастай ямар ч гэсэн маш их баярлалаа. Баярлалаа. Цаашдаа ажилт нь, амьдралд нь, карьерт нь бүх зүйлд нь хамгийн сайхныг хүсье. Тэгээд угаасаа мундаг байсан. Одоо ч мундаг байна. Цаашдаа бүр их мундаг байгаарай. За. Зорсондоо хүрээд их түрүүн хэлснээрээ чөлөөтэй ажиллаж амьдардаг, чөлөөтэй өвдөлт цаг гаргадаг, өөрийгөө харилдаг. Тийм. Сайн байгаасаа. Тийм. Баярлалаа. За. Би хамгийн сүүлд нэг юм хэлчихв. За. Тийм. Гэтэ одоо бид нар ингээд хэдийгээр ингээд энд айгүй олон юм асуудлыг ярьж байгаа ч гэсэн эрүүл мэнд маш чухал байдаг. Тэгэхээр ингээд ямар ч ажил дээр эрүүл мэндээ сайн бодсон байхад бусд нь явандаа болно гэж бодож байгаа шүү. Тэгээд даарчлахгүй. Харин тийм. Би бол амар даарл. Үнийг ёо. Даарчлахгүй. Халуун газараас ирсэн. Би бол хөлдөж өгч байгаа. Тийм тийм байрлага одоо төмөр мөнгө дээр ажилладаг эрэгтэйчүүд маань яг хилдэггүй л болохоос ч их ядардаг л юм шиг байгаа. Өглөө эртсэл тий. Тэгэл амар хэцүү ажил хийдэг. Эмэгтэйчүүд ч гэсэн янз бүрийн одоо бүхэл ажил хэцүү. Эрүүл мэндээ сайн бодцоогоорой. Даарч болохгүй шүү. Сайн хоолой дээрээ. Баярлалаа. Баярлалаа. Big Point podcast-ийн маань шинэхэн дугаарын төрөд өндөрлөө. Тэгээд дараагийнхаа шинэхэн зочин, шинэхэн experience-тэй эргээд уулзцаая. Бүгдээрээ баярлалаа. Түр бабаа.